Агаар туслын замаар халдварладаг менингит өвчин Орхон аймагт бүртгэгдээгүй ч улсын хэмжээнд 2 бүртгэгдээд байна. Тус өвчнөд 1-5 хүртэлх насны хүүхдүүд илүү өртөмхий байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Мөн тус өвчний оргил үе нь 3 болон 4-р сард тохино. Иймд тус халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Орхон аймагт хийж эхлэх гэж байна. Тус вакцин нь сайн дурын үндсэнд хийгдэх юм. Нэг тонн вакцин 22,000 төгрөгийн үнэтэй байна. За энэ менингокок талдвар маань бол ерөнхийдөө нээсэрэ менингитс гэдэг энгийн гаралтай үүсгэгддэг юм халдварт өвчин байж байгаа. За энэ өвчин маань бол ерөн манай аймагт бол 2020 онд бол нэг тохиолдол бүртгэгдсэн байна. За улсын хэмжээнд бол хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн нь 2013 онд бол 40-с дээш тохиолдол бүртгэгдсэн. За сүүлийн 3 жилд бол 10-аас доош тохиолдлууд бүртгэгдэж ирсэн байна. Тэгэхээр энэ менингокок талдвар маань бол хүнээс хүнд нэмсглийн замаар дамждаг ийм халдвар байж байгаа. За нууц үеийн хугацаа нь бол нэг 5-аас 7 хоног. За ямар замаар дамждаг юм бэ гэхээр мөн л агаар туслын замаар буюу ахуйн хавьтлаар нус зэр бохирлогдсон зүйлсээр ингэж дамжин халдварладаг ийм өвчин байж байгаа. За менингокок талдварын маань за анхаарах яагаад одоо иргэдэд маань юм сэрэмжлүүлэг өгöd байгаа юм бэ гэхээр энэ халдвар маань болохоор ер нь бол маш хурдан хүндрэлдэг өвчлөл нас оролт өндөртэй ийм өвчин байж байгаа. Хөдийгээр одоо олон тохиолдолд голомдлон одоо дэгдэлт байдлаар цөөхөн бүртгэгддэг ч гэсэн энэ нас оролт өндөртэй ийм өндрөл өндөртэй байдаг. За энийг одоо юунаас нь ялгаж анхаарах хэрэгтэй юм бэ гэхээр өвчлөлт маань одоо гинт огцом өндөр халдварч эхэлдэг. Тэгэхээр энэ дээр бол халдварсан хүүхэд болгон бол одоо менингокок талдвар биш. За ер нь бол энэ маань болохоор огцом тодорхой маш одоо эргэцэн эхчүүдтэй анхаарлыг татгууд хизээ эхэлж байгаа гэдэг нь юм тодорхойгоор ингэж өндөр халдварч эхэлдэг. За тэгээд тууралт тулд гардаг. За доод мөчтөөсөөс эхлээд гардаг. За тууралт маань болохоор маш богино хугацаанд бараг ингээ хэдхэн минут секундэд цагаар хэмжигдэж ингэж гарч ирдэг. За тууралтын дээрээ дараад үзэхэд бол нөгөө цайрдаг штэ тий ингэж толбор налга болох ийм юу гардаггүй ажиглагддаггүй гэх мэтчлэн бас онцлог шинж тэмдгүүд байдаг. За тэгээ бөөлжиг толгой маш хүчтэй өвдөх хүзүү хөшиг ч юм уу хөшин гэж ярьдаг штэ хүзүүний энэ шинж тэмдгүүд илэрх юм бол ерөнхийдөө менингокок талдвар байна гэж ингэж үзнэ. Тэгэхээр энийг шинж тэмдгүүд анхааруулж хилээд байгаа одоо яагаад хилээд байгаа юм бэ гэхээр за ханиад томуутайгаа андуураад хүүхдүүд одоо ханиад томооны өвчлөл өндөр байгаа болохоор халдварж байгаа юм болов уу гэдэг байдлаар эцэг эхчүүд маань тусламж үйлчилгээ авахаас оройтуулж гэдэг үтнээс энийг хэлж байгаа. Одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авдаг байж байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор юу хэлэх юм гэхээр менингокок талдвараас сэргийлэх ерөнхийдөө өвөрмөс болон өвөрмөс бус сэргийлэлтийн арга хэмжээ байдаг. Өвөрмөс сэргийлэлт нь дархлаажуулалт өвөрмөс бус сэргийлэлт гэх юм бол за нөгөө бидний мэддэг агаар туслын замаар ханиад томуур наттай сэргийлдэхтэй ижлэгэн энэ арга хэмжээнүүд маск гар угаах тийм ээ хүүхдэд дулаан хувцлах гэх мэтчил энэ арга хэмжээнүүд нь биеийн эсрэгүүцлээ сайжруулах энэ арга хэмжээ орно. За дархлаажуулалтын хувьд болохоор босго үзүүлэлтэд тооцож хэрвээ дэгдэлт гарлаа гэсэн гэж өндөр байна. Одоо дэгдэлт гарах эрсдэл өндөртэй гэсэн тохиолдолд улс даяараа нэмэлт дархлаажуулалтыг хийгээд явдаг. За бусад хугацаанд бол сайн дурын үндсэндээ дархлаажуулалт маань хийгддэг байж байгаа. Вакцины эсрэг заалт гэх юм бол жирэмсэн эмэгтэйчүүд одоо яг ханиад томоо хүрсэн байж байгаа хүмүүс одоо цочмог халдварт өвчтэй гэсэн үг. За тэгээд дархлаа дарангуулдаг одоо дох ч юм хэдэ хэвээ ч юм уу тийм иймэрхүү хэлбэрийн сүрьетэй гэх мэтчлэн хүмүүс оруулж болохгүй гэж байгаа юм. За тэгээд тэр тухайн бодисынхаа вакциныхаа найрлага юутай харшилтай байж бол хүмүүс эпилепси буюу одоо нөгөө унаж татдаг тийм ээ. Эдгээр хүмүүс бол хийлгэж болохгүй. Менингокок халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвч юм. Мөн өндөр халуурах, уйлагнах, толгой өвдөх, хоолнд дургу болох, бөөлжих, бүх биеэр тууралт гарах зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна. За улсын хэмжээнд менингитийн халдвар бол 2 тохиолдолд бүртгэгдсэн байгаа. За Орхон аймгийн хэмжээнд бол одоогоор бүртгэгдээгүй байна. За өмнө нь бол менингитийн халдвар нь 3-4 сард удирлын байдлаар эхэлдэг өвчин байгаа. За тэгээд томууд ус өвчний хүндрэлээр эхэлж гарч ирдэг. За энэ 7 хоногийн мэдээгээр бол томууд өвчин улсын хэмжээнд аймгийн хэмжээнд ч гэсэн амлалтын үзлэг бол 7.2% ихсэн. За төрөм цэцлэг хэмжээний дуудлага бол бас нэмэгдсэн. За хүүхдийн боловсролын ачаалт ч гэсэн бас нэмэгдсэн байна. За энэтэй холбогдлолтоор бид бол эрүүл мэндийн салбаруудын дунд бид ажлын хэсэг хуралцсан. За ажлын хэсгийн даваад бидгээд доор харах хэмжээтэй авч ажиллаж байна. За өрхийн эрүүл мэндийн төвдөр бол уртсан цагаар ажиллаж байна. За ажлын цагаар бол 16-аас 20 цаг хүртэл. За амралтын өдрүүд болохоор
10-аас 16 цагийн хооронд бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд маань ажиллаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд маань хүчмийн удирдамжаар гэрийн эргэлт хяналтыг бол хийгдэж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдийн болмис дээр очиж ачаал үүсгэхээс илүү өрхийн эрүүл мэндийн төвүүд маань ажиллаж байгаа учраас анх шатныхаа нэгжлэр очиж хүүхдэд хэлж үзүүлээрэ гэдгийг зөвлөмөр байна. Халдвар төвчний эрсдэлтэй байгаа энэ үед бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар явуулахгүй байх, амны хаалтыг тогтмол зөвлөх, гарын ариун цэврийг сайтарсахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.